За сайн байцгаана уу? Амлсан ёсороо буудын ухралтын талаар бичлэг хийхээр сууж байна. За үүний 8 сартаа хэрцэнгуй олон бичлэг оруулъя гэж бодсон боловч нөгөө буудын ухралт маань явагдсанараа их л завгүй ажил төрөл амжихгүй нэлээд завгүй 8 сарыг туулж өнгөрүүллээ миний хувьд. За ялангуяа буудын ухралт маань охины ордон дээр эхэлсэн шүү дээ. Тэгэхээр дуусгаагүй ажлуудаа нэлээд зэгцэлсэн, төлөх ёстой татвараа төлсөн тийм сарыг туулж өнгөрүүллээ. За бууд гариг маань болохоор жилдээ 3-4 удаа ухардаг. За ямар нэгэн гариг ухарна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр яг хөдөлгөөндөө жинхнээсээ ухарж байгаа бол биш. Гэхдээ дэлхийгээс харагдах одоо жилдээ 4 удаа харагдах хэсгээрээ арагшаа хөдөлж буй мэт харагдах үзэгдлийг ухрах бууд гаригийн ухрах хөдөлгөөн гэдэг юмаа. За бууд гаригийн ухралтын үеэр харилцаа холбооны асуудал үүсдэг учраас үгийн алдаа хийх магадaltaй байдаг. Тэгэхээр энэ тал дээр нэлээд анхаарч үзвэл зүгээр. Тэгэхээр ямар нэгэн гариг ухарж байгаа гэдэг нь бидний нүдэнд optical illusion буюу арагшаа хөдөлж буй мэт хуурамч үзэгдлээр харагддаг гэсэн үг. За бууд яагаад арагшаа ухарч буй мэт хуурамч үзэгдлээр одоо дэлхийд жилдээ 4 удаа харагддаг вэ гэхээр бууд маань дэлхийгээс хурдан хөдөлдөг. Тэгээд нарыгаа илүү олон хоног дотор тойроод дуусгацдаг. За дэлхийн маань 365 хоног дотроо нарыг бүтэн тойрдог бол бууд гариг маань 88 хоног дотор нарыг бүтэн тойрч дуусгадаг. За тэрхүү хугацаанд дэлхий бууд гариг хоёр хамгийн ойрхон хөдөлгөөн хийж явах, хамгийн ойртох үед бууд нь дэлхийгээс ухрах мэт харагддаг байна. За астрономийн үүднээс тайлбарлахад бол хөдөлгөөн нь тийм байх нь. За астролог буюу 6 үүднээс нь тайлбарлах юм бол буудын ухралт нь амьдралд ямар үйл явдал авчирдаг вэ? Буудын ухралт нь бидний амьдралд хэрэгтэй. Яг тэгэхээр биднэрт амьдралын альва нэг хэсэгт дуусгаагүй ажлыг эргэн сануулж авчирдаг. За тэгээд ямар ордонд таны амьдралын аль хэсэгт аль хавсанд ухарч байгаагаас шалтгаалаад ямар нэгэн хэсэгт хийж дуусгаагүй ажлаа дуусгах. За хүнд өртөө байсан бол өрөө төлөх, татвараа төлөх. За зарим нэг хүмүүсийн хувьд одоо хуучны найзуудтайгаа эргэн уулзах, экстэйгээ эргэн уулзах ч юм уу. Өнгөрсөнд дутуу орхигдуулсан үйл явдлууд эргэн сөхөгдөж гарч ирдэг. За дээрэс нь энэхүү одоо ухралтын үед техник технологийн саатал, харилцааны холбооны саатал үүсэх магадлал маш өндөр байдаг. За мөн дээрэс нь задрах хөстэй нууцуд бас задардаг. Мөнхийн нууц гэж байдгүй гэдэг штеп. Тэр гаригийн ухралт маань тухайн үед айгүй асуудлыг дагуулад байгаа юм шиг харагддаг боловч жижиг зургаар харахгүй том зургаар харах юм бол бидний амьдралд хэрэгтэй. Дуусгаагүй ажлаа дуусгана гэдэг чинь ерөнхийдөө амьдралыг том зургаар харах юм бол амьдралд байх л ёстой зүйл. За тэгээ энэхүү буудын ухралтын үед альва нэгэн грек контракт хийх дэмий гэж үздэг. Яа тэгэхээр тухайн гаригийн энерги маань чөлөөт энерги биш, жон сааталтай яваа учраас дараа нь гарах үр дагаварт сөргөөр нөлөөлөх бас боломжтой. За тэгээ бууд гариг маань ямар ордонд байгаагаас шалтгаалаад бас хүнд хөнгөн янз бүрийн энерги авчрах боломжтой. Жишээ нь бууд охины ордон дээр ухрах болон бууд нумын ордон дээр ухрах хоёрын хооронд асар их ялгаа гарна. Бууд охины ордон дээр ухрна гэдэг нь амьдралыг асар их завгүй болгох боловч нумын ордон дээр ухрах юм бол харьцангуй эерэг өөдрөг ухралт, өөдрөг энерги авчрах боломжтой. За тэгээ буудын ухралт маань үндсэн 3-7 хоног ухрах боловч pre-shadow, post-shadow гэд нийтдээ 2 сарын хугацаанд бидний амьдралд энерги нь нөлөөлсөөр байдаг гэж үздэг. Яг үндсэн буудын ухралт эхлэхээс өмнө ч гэсэн энерги нь биднэрт нөлөөлөд эхэлчихсэн байдаг гэж үздэг. За тэгээ буудын ухралт маань дууссан ч гэсэн дараачийн одоо хэд хоногийн турш энерги нь нөлөөлж дуусаагүй байдаг гэж үздэг. Тийм учраас буудын ухралтын нөлөө нь нийтдээ нэг удаа тохиолдохдоо 2 сарын хугацаанд биднэрт нөлөөлөх боломжтой байх нэ. За тэгээ нөгөө хүмүүс буудын ухралтыг бас нэлээд сайн мэдээд байдаг юм байлээ. Буудын ухралт гэдэг бас дуу хүртэл байдаг юм байлээ. Хүмүүс заримдаа буудын ухралтыг экстэйгээ учрах үе гэж ойлгоод байдаг. Тэр бол зарим хүмүүст бол үнэн байх боломжтой. За гэхдээ бүх хүнд бол тэгж адилхан нөлөөлөхгүй. Хүн болгоны амьдралд тодорхой өөр хэсэгт өөр өөрөөр нөлөөлөх боломжтой. Тэгэхээр
Будын ухралт бол X-тэйгээ уулзрах тийм хугацаа бол биш ээ. За хэрвээ буд маань таны найз нөхдийн хэсэг дээр ухарч явах юм бол хуучны найз нөхөдтэйгөө эргэн таарах боломжтой. За тэгээ дараагийн бичлэгээрээ дахин уулзъя. Баяр таа.